Сайн байцгаана уу? За би өнөөдөр manifest гэдэг ойлголттой байнга хамт дагалдаж явж идэг нь frequency буюу үеэлцэл, давтамж гэдэг зүйлийн талаар тайлбарлая гэж бодлоо. Энийг ойлгочих юм бол manifest яагаад биелдэг, яагаад биелдэггүй юм бэ гэдг нь маш гоё тодорхой болоод ирдэг. Тэгээ энэ нь өөрөө энерги болон карма гэдэг ойлголттой яаж холбогдож байгаа вэ гэдэг талаар тайлбарлая гэж бодлоо. За энийг тайлбарлахын тулд би нэг зураг оруулсан байгаа. Энэ бол хүний соронзон орны зураг. Энэ ерөөсөө тийм мухар сүсэг биш. Энийг угаасаа эрдэмтэд MEG, magnetoencephalograph гэдэг төхөөрөмжөөр хэмждэг. Хүн болгонд ийм соронзон орн байдаг. Нүдэнд харагддаггүй. Гарт баригддаггүй. Бид нар угаасаа соронзны тэр орныг ингээ барьж чадахгүй шүү дээ. Харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүн болгон соронзон орн байдаг. Бүр чулуу хүртэл соронзон оронтой, өндөг соронзон оронтой, мод ургамал соронзон оронтой. Тэгэхээр бид нар бүгдээр ийм соронзон оронтой байдаг бахнэ. Тэгээд энэ соронзон орноор маань бидний энерги ингээд титэм хүрд буюу энэ дээшээ толгойн оройгоос гараад одоо энэ сум заацсан байгаа цэн зурган дээр дээшээ гараад соронзон орноор маань бидэнд эргэн татагдаад улаан өнгийн хамгийн доотлын үндэс хүр дээр маань буцаад биднэр дээр ирж идэг. Тэгэхээр энэ соронзон орн маань юуг биднэрт илтгэж ийн гэхээр юу тарин түүнийг хураана гэж хүмүүс ярьдэн штэ. Энэ яг ингээд үнэн болох нь соронзон орны зургаас гарч харагдаж байгаа байхгүй. Би ингээд сайн сайхан үг хэлээ, сайн сайхан зүйл бодоо, сайн сайхан үйлдэл гаргаад авах юм бол тэр бүхэн чинь одоо хорвоогийн юм бүхэн өөрөө энергиэс бүрдэж идэг учраас тэ хорвоогийн бүхэн өөрөө атом молекулаас бүрддэг. Атом молекул нь өөрөө энергиэс бүрддэг гэдгийг квантум физикийн шинжилгээ ухаан баталсан. Тэгэхээр юм бүхэн энерги, миний бодол энерги, миний үг энерги, миний үйлдэл энерги. Тэгээд тэр энерги бид бүхний дотор байгаа. Хүний бие бүр асар их энергитэй байдаг. Хүний биеийн энергийг одоо дундчлан тооцоолоход атомын бөмбөгтөө зөвлөх юм бол Хирошима дэлбэрсэн атомын бөмбөгийг 100,000 нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний их энерги нэг хүний биед дунджаар байж идэг гэдэг ийм тооцоол гарсан бэлээ. Тэгээ тийм их энерги бидний дотор байж идэг. Тэгэд тэр энергиэрээ бид нар одоо бодож, ярьж, мэдээлэл хүлээн авч, тэдгээр мэдээлэлээ боловсруулж байдаг. Тэгэд тэр одоо үг, үйлдэл, бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж маань энерги болон бидний титэм хүрт буюу энэ толгойн оройнд байдаг нийл ягаан өнгийн титэм хүр дээр маань дэше гараад соронзон орноор маань эргэн татагдаад бидний улаан өнгийн хамгийн доотлын үндэс хүр дээр маань дамжиж эргэж биднэр дээр бэлэл болон ирж идэг байх нь. Тэгэхээр юу тарин түүнийгээ хураана гэдэг чинь энэ болж таарж шүү дээ. Тэ? Тэгэхээр энийг бас бид нар карматай зүйрлэж болно. Муу үг үйлдэл гаргахаар бидний соронзон оронд эргэн татагдаад бид нар дээр өөр дээр маань ирдэг байна. Ингээд муу юм одоо муу үг үйлдэлээс болж эргэн өөр дээр ирэхийг бид нар карма гэж нэрлэдэг байгаа юм байна. Сайн үг үйлдэлээр одоо энерги маань ингээд соронзон энерги маань ингээд татагдаад бидэндээ буцаж ирэхээр бид нар буян гэж нэрлэдэг байна тий. Аль насны минь буян юм бол доо гэд хүмүүс ярьдаг штеп. Бас тий одоо сайн үлийн үр, муу үлийн үр гэд бурхны шашинд бас ярьдаг. Тэгээ энэ маань энэ бидний соронзон оронтой холбоотой байдаг байна. Биднээс ямар энерги гарч ийн тэр энерги маань бидний соронзон орноор яг ингээд сумны дагуу зурган дээр харж байгаа сумны дагуу эргээд бид нар дээр ирдэг байх нэ. Тэгэхээр манифест хийн гэдэг нь өөрөө би хүсэж байгаа, мөрөөдөж байгаа зүйлийн төлөө үг, үйлдэл, бодол, мэдрэмж, анхаарал зэрэгээ биелүүлэхийг хүсэж байгаа, бодит болохыг хүсэж байгаа зүйлдээ зориулахаар тэр мэдрэмж, тэр хүсэл маань энерги учраас тэр энерги миний титэм хүр дээр дээшээ гараад ингээд соронзон орноор маань эргэн татагдаад над дээр бэлэл болон ирж идэг байх нэ. Одоо яг энэ сумны дагуу тий үндэс хүр дээр маань ингээд ирж идэг байх. Тэгэхээр одоо манифест биелэхгүй байна гэдэг нь өөрөө бидний одоо бидний дотор тэр манифест хийхийг хүсэж байгаа, мөрөөдөж байгаа зүйл маань биелэхгүй байх учир шалтгааныг үнэн гэж итгэсэн тийм итгэл үнэмшил байна гэсэн үг. Яад гэвэл биднээс дээшээ титэм хүр дээр маань ямар энерги гадагшлах уу гэдг нь бидний ухамсараас шалтгаалж байдаг. Миний ухамсарт ямар бодол,
ямар сэтгэл хөдлөл, ямар одоо мэдрэмж байна вэ? Ямар хүсэл байна вэ гэдгээс шалтгаалж идэг. Тэгэд харин тэр ухамсараас маань ямар үг, үйлдэл, бодол, мэдрэмж гарах уу гэдг нь юунаас шалтгаалдаг вэ гэхээр бидний даалт ухамсар дахь итгэл үнэмшил, үзэл бодол, ертөнцийг үзэх үзлээс шалтгаалж байдаг. Тэгэхээр бид нар ил ухамсар дахь бодлуудаа ингээд сонсоод юу хүсэж байгаагаа мэдээд байдаг. Харин даалт ухамсар дахь итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл тэдрээ бид нар ингээд заримдаа мэдтгүү. Тэр дотор маань ямар айдас төгшөөр, ямар сэтгэлийн шарах байгаа вэ гэдгийг бид нар мэдгүйгээсээ болоод өөрийн мэдлгүй сөрөг одоо итгэл үнэмшлээс маань болоод бидний ухамсарт ийм сөрөг бодлууд орж ирэх, сөрөг үйлдэл, сөрөг үг бид нараас гарах өөрийн мэдлгүй хүсээгүй ч гэсэндэ тиймэрхүү үг үйлдэл бидрээс гарах нь өөрөө бидний титэм хүрдээ сөрөг энерги гадагшлан амьдралдаа сөрөг одоо үр дагавар сөрөг experience буюу одоо туршлага үйл явдлуудыг эргэн соронзон орнороо татах нөхцөл болж идэг байх нь. Тэгэхээр бид нар зүгээр хүсэж байгаа зүйлээ манифест хийх юм биш. Бид нар өдөр бүр бидний амьдралд тохиолдож байгаа бүхэн сайн муу энгийн бүх зүйл өөрөө манифест болж ирж идэг. Хин нэгнээс гинт мессеж ирэх юм бол би тэрийг манифест хийсэн. Өөрөө мэдгүйгээр манифест хийсэн гэсэн үг. Миний соронзон орон тэрийг надад татаж авчирсан гэсэн үг. Харин тэр соронзон орон яаж тэр зүйлийг надад татах уу гэдэг нь миний даалт ухамсар дахь итгэл үнэмшил, үзэл бодол, айдас төгшөөр, үзэн ядалт, хайр, инрэл, талархал тэр бүх зүйлээс шалтгаалж идэг. Тэгэхээр frequency гэдэг буюу одоо тэр давтамж үйлдэл гэдэг нь энэ манифесттэй хэрхэн холбоотой юм, ямар холбоотой юм бэ гэхээр одоо энэ соронзон орн маань одоо соронзон орноор маань энерги хэр давтамжтай хэр хурдан хэр хүчтэй энерги маань хэр их байх нь тэр frequency гэдэг зүйлээс шалтгаалж байхгүй. Гэхдээ энерги маань ямар байх нь тэр төлөв байдлыг энэ үйлдэл давтамж гэдэг зүйлээр нь одоо зүйлээр илрэн гарч идэг. Тэгэхээр бид нар үзэн ядалт юм уу, айдас төгшөөр, гуниг гутрал гэх мэт ийм сөрөг мэдрэмжүүдийг мэдэрж байгаа. Сөрөг мэдрэмжүүд, сөрөг итгэл үнэмшлүүд бидний даалт ухамсарт байгаа үед бидний энерги багасчдаг. Маш бага энергитэй болчдөг. Тэгэхээр энергийн давтамж буюу одоо энерги маань миний соронзон орноор ингэж тойрон эргэлдэх давтамж нь одоо энгийн үед энгийн тайван үед минутанд 10 байдаг байсан бол би зүгээр л хэлж байгаа шүү за. Зүгээр л жишээ болгож хэлж байгаа шүү за. Минутанд 10 энерги маань ингээд 10 байдаг гэсэн бол гунигтай, гутралтай, ууртай, үзэн ядалттай юм сөрөг мэдрэмжтэй үед тэр маань минутанд 2 минутанд 3 болоод ингээд тоон цөөрчж гинэ гэж ойлгож болно. Харин би маш их одоо хайр инрэл Аз жаргал тийм гоё амар амгалан, баяр баясгалан гэдэг юм гоё эерэг мэдрэмж сэтгэл хөдлөл тийм зүйлүүдийг ингээд бодож байгаа үед high frequency буюу тэр энерги маань маш их болж маш хүчтэй болж тэгэд минутанд энгийн 50 үед 10 байсан энергийн давтамж маань 100 болж 1000 болж дээшилдэг гэсэн үг ээ. Тэгэхээр тэр одоо давтамжийн тэр тоо миний энерги хэр хүчтэй эсвэл хэр бага байгаа вэ гэдэг нь тэр frequency-гээс шалтгаалдаг. Гэхдээ тэр frequency нь илтгэж идэг. Тэгээ бид нар тэрийг их байлгах уу, бага байлгах уу гэдэг нь бидний дотоод итгэл үнэмшлээс шалтгаалж байдаг байх нэ. Тэгэхээр бид нар эхлээд энэ даалт ухамсарт байгаа альва сөрөг итгэл үнэмшлүүдийг олж харах хэрэгтэй байх нь тэрийг аль болох эрэг болгож одоо өөрчлөх хэрэгтэй хаа. Тэгэхээр яаж хэрхэн өөрчлөх вэ гэхээр тэр бүхнийг өөрчлөх хүч нь бидний зүрхэнд байж идэг. Бидний зүрхэнд хоёр үндсэн аргын талаар би өнөөдөр ярьж өгнө. Эхнийх нь болохоор энэ энерги огт шинээр бий болохгүй, устж алга болохгүй, нэгээс нөгөө шилжиж байдаг гэд би түрүүн хэлсэн шүү дээ. Тэгэхээр бидний дотор ийм одоо сөрөг итгэл үнэмшил бүхэн энерги ингээд гаццсан, төгжигдсэн, хадгалагдсан, нуугдсан байгаа байхгүй юу? Тэг бид нар тэрийг ингээд гадагшлуулж чадахгүй, тэрийг олж харахгүй байгаа. Эсвэл магадгүй заримдаа бүр тэрнээсээ ингээд цогтаагаад аль болох мэдрэхгүй байхыг
ингээд хичээгээд хаагаад үл тоомсорлоод хүлээн зөвшөөрөхгүй байгаа үед тэр нь ингээл бухшаал, хадгалагдаал, бидрийг зовоогоол байж идэг байна. Тэгэхээр ийм нэг жишээ байдсан шүү дээ. Жүржийг шахуул жүржийн шүүс гарна яа гэвэл тэр чинь жүрж учраас. Яг тэр шиг биднээс ингээд одоо биднэрт альва ингээд сөрөг зүйл тохиолдох те хүсэжсэн зүйл маань биелэхгүй байх. Ямар нэгэн бүтлгүүтэл учрах гэдэг нь өөрөө бидний сэтгэл дотор тэдгээр уур гуниг бүтлгүүтлийн тухай итгэл үнэмшил байгаа учраас тэр зүйл бидний одоо дээд титэм хүртээс гараад биднэрт ингээ эргэн татагдаж биелээ болоод байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар тэр сөрөг мэдрэмжүүдийг сөрөг одоо хуучин дурсамжуудаа өөрийнхөө зүрхний хүчээрээ high frequency буюу өндөр давтамжтай эерэг мэдрэмж, эерэг сэтгэл бүтлэл болон хувиргана гэсэн үг. Яаж тэгэх вэ гэхээр хамгийн нэгдүгээрт тэрийгэ биеэсээ ингээд гадагшлуулна. Бидний бие одоо нэг Японы эрдэмтэн ус өөрийн гэсэн ийм дурсамж мэдээллийг хадгалах чадвартай байт юм байна гэдгийг олж мэдсэн байдэн штэ. Ингээд усанд гоё үг хэлээд сайхан эерэг үг хэлээд хөлдөөсөн чинь маш гоё тийм тэгш хэмтэй талстууд үссэн. Сөрөг утгатай үг хэлээд сөрөг тийм энерги шингээж агаад хөлдөөсөн чинь ямар ч тийм тэгш хэм байхгүй замбраагүй талстууд үссэн хөлдөөсөн чинь. Тэгэхээр ус гэдэг чинь өөрөө мэдээлэл хадгалах чадвартай юм байна гэдгийг олж мэдсэн. Тэнгүүд бидний биеийн 70% нь өөрөө уснаас бүрэлддэг шүү дээ. Тэгэхээр биднэрт одоо ямар нэгэн тийм одоо муухай зүйл тохиолдох тий муухай дурсамж хин нэгэн биднийг шархлуулсан, хин нэгэн биднийг гомдоосон, уурлуулсан. Тэгээд магадгүй бид нар тэр хүнийг хүнд дургу болсон, үзэн яддаг болсон үед тэр сөрөг мэдрэмж бидний дотор бидний одоо сэтгэл дотор энерги болоод хатгалагдсан. Тэгээд бидний биений 70% усан дотор тэр мэдээлэл ингээ агуулгадаад байдаг. Тэгэхээр бид нар тэр мэдрэмжээ ингээд өөрөөсөө гаргахын тулд огт тэрийг ингээд юу аахгүйгээр хавд арахгүйгээр тэр мэдрэмжээсээ зүгтаахгүйгээр тэр мэдрэмжээ ингээд дуустал нь мэдрэх хэрэгтэй. Тэр мэдрэмжээсээ ингээд чөлөөлөгдөхийн тулд дуустал нь мэдрэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд биднэрт ямар сөрөг итгэл үнэмшил байдаг вэ гэхээр бидний хүүхэд настай холбоотой байдаг. Тэ? Тэгэхээр тэрийг inner child гэж хэлдэг шүү дээ. Бидний сэтгэл зүрхэн дотор бидний дотоод хүүхэд оршиж байдаг. Тэр хүүхэд маань өөрөө ингээд асар их гомдчоод эсвэл асар их айдас түгшүүртэй болчоод тэрийгээ ингээд тэрнээсээ ингээд одоо чөлөөлөгдөж чадахгүй дотор маань ингээд нэг тийм айдастай түгшүүртэй бяцхан жоохон хүүхдүүд ингээд байж идэг. Тэр нь одоо тэрийг бид нар ингээд trauma сэтгэлийн шарах гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар тэрийгээ ингээд мэдрээд хин намайг яаж гомдоож байсан бэ? Би юунд хамгийн их шаналж зовдөг байсан бэ гэдгийгээ сайн бод. Тэрнийгээ ингээд бид нар мэдрэх үед аль болох бодохгүй хичээгээд өөрийгөө сатааруулаад нэг бол уцаа үзээд эсвэл өөрийгөө завгүй байлгаад эсвэл ямар нэгэн идэх юмар тэрийг ингэж тэр мэдрэмжийг ингээд дараа тэр тухгүй мэдрэмжээс ингээд цугтаагаад өөрийн мэдлэггүйгээр цугтаагаад идэг. Яаж тэрийг ингэж одоо биеэсээ гаргах уу? Яаж тэр мэдрэмжтэй нүүр тулах уу гэдгийг мэдэхгүй байгаа болохоор. Тэгэхээр тэр мэдрэмжийг ингэж өөрийгөө тэр мэдрэмж тэр сөрөг энергиас чөлөөлөхийн тулд тэрнтэйг ингээд нүүр тулаад намайг тэр үед тэр хүн те маш их гомдоож байсан. Ингээд намайг одоо жишээ нь те ихэнх хүмүүс өөрийнхөө ингээ хүүхэд насны тухай бодоод тийм жоохон юу ч мэдгүй нялх байхдаа сайн аавтай, сайн ээжтэй тийм сайхан хүүхэд насыг туулах ёстой байсан чинь ингээд насандаа баймгүй хүнд хэцүү зовлонг туулцсан тий сайн аав, сайн ээж заяагаагүй. Тэгээд ингээд аавдаа ч юм уу, ээжтэй ч юм уу гомдсон ч юм уу тий тиймэрхүү тохиолдлууд ингээд зөндөө байдаг. Тэгээд тэрнээсээ болоод одоо сэтгэл нь шархалсан байх. Тэгээд тэрийгээ ингээд олж хараад те өөрийнхөө дотоод хүүхдийг эхлээд өрөвдөж, инэрч, хайрлаж ямар ч буруугүй байсан. Эвээ минь, хөөрхийн минь одоо айх хэрэггүй гэд ингээд дотор хүүхдээ ингээд өрөвдөж те өөрт нь заяаж болох байсан. Тэ заяасан ч болоосоо гэсэн боловч минийх байгаагүй тэр нэг аз жаргалтай хүүхэд насны төлөө
ингээд гашуудах эрхийг өөртөө өгөх хэрэгтэй. Надад үнэхээр сайн сайхан тийм хүүхэд нас заяасан ч болоосоо гэхдээ тэр хүүхэд нас минийх байгаагүй. Гэт тэрнийхээ араас минийх болоогүй тэр нэг дурсамжийн араас бид нар гашуудаж тэр нэг сэтгэл дотор угаасаа юм гашуудлын мэдрэмж ингээд тэгэлдсэн байгаа байхгүй юу? Өөрөө өөрийгөө өрөвдөөд амьдрал шудраг биш санагдаад ямар ч буруугүй байж дөнгөж төрсөн ялцраа байхдаа тийм одоо хүнд сэтгэлийн шарахыг авсан байна. Тэгээд өөрийгөө ингээд өрөвдөөд уйл тэгэн гут чинь бидний биеийн доторх 70% ус тэр нэг сөрөг энергийг ингээд хадгалсан байгаа шүү дээ тэр мэдээллийг. Тэгвэл бид нар уйлах үед яг тэр сөрөг мэдээлэлтэй тэр ус маань ингээд бидний нүдээр нулимс болж гараад бидний сэтгэл хөнгөрч идэг. Уйлах үед бидний сэтгэл яагаад ингээ хөнгөн мэдрэмж мэдэрдэг вэ гэхээр яг тэр нэг одоо сөрөг мэдээллийг агуулсан байсан ус маань бидний биенээс ингээ гадагшилж байгаа байхгүй юу? Бид нар яг тэр нэг мэдрэмжтэйгээ нүүр тулаад ингээ мэдрэх үед яг тэр мэдрэмжээсээ чөлөөлөгдөөд нулимс болон гараад тэгээ бидний сэтгэл хөнгөрөөд тэр мэдрэмжээсээ бүр уйтчдаг. Тэр өмнө нь ингээд бодохоор л ингээд уур хүрээл үзэн ядалт төрөөл уйлмар санагддаг байсан чинь одоо тэрнийгээ ингээд бодоод нулимс болгоод гаргаад байсан чинь тэр зүйл бидний хувьд юуч биш болж хувирна. Зүгээр л нэг дурсамж. Өмнө нь ингээд бидний гомдоосон хүний тухай хин нэг ярих үед яа тэрний тухай бити яар гэд ингээд уур хүрдэг байсан болвол одоо тэр хүний тухай сонсоод тийм үү. За яг огч гэдэг ч юм уу. Огт тоохгүй. Тэр хүн бидний хувьд хинч биш болж байна. Өмнө нь ингээд уур хүрдэг байсан бол ямар сэтгэл хөдлөл байхгүй. Бид нар тэрнээс чөлөөлөгдөнө. Ингэж нүүр тулж тэр муухай дурсамжийг агуулсан, тэр муухай дурсамжийн мэдээллийг агуулсан усыг нулимс болгон биеэсээ гадагшуулчихж байгаа байхгүй. Ингэж бид нар тэр сөрөг мэдрэмж, сөрөг мэдээллүүдээсээ, сөрөг дурсамжуудаасаа өөрийнхөө биед байгаа усыг гадагшуулж нулимсаараа чөлөөлөгднө. Тэнгуут бидний сэтгэл хөнгөрөөд илүү сайн сайхан мэдээлэл орж ирэх орон зай үүснэ. Тэгэхээр тэрний дараа бид нар амьдрал илүү гэрэл гэгээтэй, боломжтой, илүү сайн сайхан зүйлсөд тохиолдох боломжтой, ирээдүйдээ итгэл найдвар өндөрсөж амьдрал илүү гоё гэгээлэг санагдаж эхэлнэ. Тэгээ бид нар яг тэгж өөрийгөө чөлөөснийхөө дараа одоо affirmation гэж ярьдэн штэ баттгал үгс тэ өөрөө ямар одоо хүсэл мөрөөдлийг хүсэж байна вэ? Тэр мэдээллээр өөрийгөө цэнгэл, өөрийгөө дүүрэг, өөрийнхөө биеийн 70% усанд тэр мэдээллийг шингээ. Эхний арга нь ингэж сөрөг энергиэс өөрийгөө чөлөөлөх. Нүүр тулан нулимсаараа гадагшлуулж тэндээс чөлөөлөгдөх. Хоёр дахь нь болохоор тэрийгэ хувиргах биднэрт ингээд одоо яг нүүр тулаад тэр сөрөг мэдээлэл сөрөг дурсамжтайгаа ингээд нүүр тулах үед бид нар тэндээсээ ингээд сургамж авдаг байхгүй. Өмнө нь ингээд тэр тухайга бодохыг ч хүсэхгүй, ярихыг ч хүсэхгүй, бадангуут луур хүрээл эсвэл уйлчих гал хэцүү байдаг байсан бол яг нүүр тулсны дараа энэ зүйл тохиолдоогүй байсан бол би ийм хүчтэй болж чадахгүй байх байсан байна. Би ийм ухаарлыг авч чадахгүй байсан байна. Энэ ухаарлгүйгээр би хүүхдүүдээ одоо сайн сайхан өсгөж чадахгүй би ингэж алдах байсан байна. Энэ муухай дурсамж, энэ муухай үйл явдал надад тохиолдсон ч гэсэн энэ надад тохиолдсноороо би ийм аюулаас хүүхдүүдэд хамгаалах чадвартай болсон юм байна. Би ингэж одоо муухай одоо магадгүй аимшигтай зодуулдаг байсан болвол зодуулах ямар муухай вэ гэдгийг би ойлгосон учраас би хүүхдүүдэд энийг хийхгүй гэдгийг маш сайн ойлгож авсан байна. Хүүхдийг зодлоо гэд сайн сайхан зүйл хизээч болдгоо гэдэг хичээлийг надад заасан байна гэд бид нар тэр сургамжтайгаа нүүр тулснараа тэр муухай дурсамж гунигтай үзэн ядалтай дурсамж маань сургаал талархах зүйл болж хувирч идэг. Нүүр тулахгүй л ах юм бол тэрийг бид нар одоо сайн сайхан зүйл болгож хувиргаж чадахгүй. Тэр хүч нь бидний зүрхэнд байж идэг байхгүй юу? Тэгэхээр бидний үндэсгүр дээр магадгүй надаас ингээд муухай үг үйлдэл гарсан байх. Миний сөрөг тэл өмшил сөрөг дурсамж маань ингээд энерги болон миний тэтгэмөр дээр гарсан байх. Гэхдээ би тэрийг сургамж болгоод, талархал болгоод, хайр болгоод өөрийнхөө зүрхэн дотор хувиргаад би тэрийг хичээл болгож хувиргаад тэр дурсамж тэр муухай дурсамжаа би бодохгүй хичээж цухтаадаг үзэн яддаг байсан бол харин одоо талархаж эхэлнэ. Баярлалаа. Би хүүхдийнхээ өмнөөс энэ бүх муухай
дурсамжууд надад тохиолдсон юм байна. Энэ бүхэн надад тохиолдсон учраас би хорвоо дээр ийм аюул байдгийг шүү гэдгийг мэдэж аваад тэгээд би энэ бүхнээс хүүхдүүдэд хамгаалах, хорвоогийн бусад хүүхдүүдийг хамгаалах боломжтой болсон юм байна. Баярлалаа. Энэ бол надад тохиолдсон уй гашуу, гай зовлон биш байж энэ бүхэн миний хүүхдүүдийг хамгаалах хүч байсан юм байна. Ухаан байсан юм байна гэж хүлээж авна. Энэ бүхэн бол гай зовлон байгаагүй. Харин намайг энэ бүхнээс хүүхдээ хамгаалаарай гэсэн бурхны бэлэг байсан юм байна гэж хүлээж авна. Тэгээд тэр муу мухай дурсамжиндаа талархаж эхэлнэ. Тэр муу мухай дурсамжиндаа хайр болгон хувиргана. Тэгээд би энэ дурсамжийн ачаар хүүхдүүдэд хамгаалж чадсан байна. Би энэ дурсамжийн ачаар хүүхдүүдэд зөвөр хайрлаж сурсан юм байна гэд. Тэгээд тэр зүйлийг би хайр болгон хувиргаад тэр муу мухай дурсамж маань хувираад одоо миний титэм хүр дээр юу гарах вэ? Хайр, инэрл, талархал, аз жаргал гэдэг мэдээлэл, энерги гараад тэр маань миний соронзон орноор миний үндэс хүр дээр дамжуулан надад сайн сайхан зүйлсүүд тохиолдож, сайн сайхан хүсэл маань биелэж эхлэх нэ. Ийм байдаг бахан. Тэгэхээр одоо ингэж сэтгэлээ чөлөөлж талтухамсардах сүрэг итгэл үнэмшлүүдийг өөрчилснөөрөө бид нар юуг ойлгож авах уу гэхээр энэ бүх бидний амьдрал тохиолдож байгаа бүхэнд, бидний эргэн тойронд байгаа бүхэнд ямар нь үнцэнтэй, ямар нь хэрэггүй, ямар нь муухай, ямар нь үзэн ядмаар юм бэ гэдгийг шийдвэрлэх тэр хүч нь надад байдаг юм байна. Тэр бүх хүч нь надад байдаг юм байна гэдгийг ойлгоно. Өмнө нь би ингээд ямар нэгэн зүйлээс айдаг байсан бол би л энэ зүйлд энерги хүчээ алдаад энэ зүйлийг амар болгоод байсан юм байна. Би л одоо ямар нэгэн зүйл хүсэж исэн бол магадгүй нэг тийм албан тушаал хүсэж исэн баг би ийм ажилд энэ компанид ажилд орохыг хүсэж байна. Тэр ажил маш үнцэнтэй, маш гоё ажил учраас би тэрийг хүсээд байна гэж боддог байсан бол үгүй ээ. Би тэр зүйлийг үн цэнтэй чухал гэж итгэсэн учраас тэр зүйл үн цэнтэй юм байна гэдгийг ойлгоо. Одоо жишээ нь би жишээгээр тайлбарлах юм бол маш гоё ойлгомжтой болно. Надад нэг мөнгөн зүйлт, алтан зүйлт хоёр байлаа. Яг зах зээлийн ханшаар нь тооцоод үзэх юм бол алтан зүйлт нь илүү үнэтэй, мөнгөн зүйлт нь арай хямдхан. Гэхдээ тэр мөнгөн зүйлтийг би хэдэн ч төгрөгөөр зарахгүй асар их үнцэнтэй. Яагаад гэвэл тэр мөнгөн зүйлтийг миний ээж зөөдөг байсан юм. Миний ээжээс минь үлдсэн зүйлт учраас би хизээч хинт зарахгүй асар их үнцэнтэй. Энэ алтан зүйлтийг болвол би найздаа зүгээр бэлгэлсэн ч чаднаа. Харин мөнгөн зүйлт бол миний хувьд асар үнцэнтэй. Би бүр хэдэн ч төгрөгөөр хинт ч байтугай зарахгүй гэж бодно. Тэгэхээр тэр мөнгөн зүйлт зах зээлийн ханшаараа одоо 100,000 байлаа гэж бодоход тэр зүйлийг 100,000 10 сая 20 сая төгрөгөөр ч авч чадхааргүй хэмжээний үн цэнийг хэн өгöd байгаа? Би өгöd байгаа зү тэ. Яг тэрнтэй адилхан одоо хин нэгэн хүн муухай дурсамж намайг зовоох тэр хүчийг нь намайг зовоогоод байгаа дарамтлаад байгаа бодонгууд уур хүргээд байгаа тэр хүчийг нь хэн өгöd байгаа? Би өгöd байсан юм ба штэ. Одоо би тэр зүйлээсээ суралцаад талархаад ашгүйдээ энэ зүйл надад тохиолдоогүй байсан бол энэ миний хүүхдэд тохиолдох боломжтой байж гэд тэр зүйлийг үзэн ядал болгож зовдөг байсныг би талархал, баяр, хайр болгоод хувиргачлаа. Энэ хүч надад байгаа юм байна. Гадны хүчин зүйлүүд ямар ч хүчгүй юм байна. Хинч намайг зовоож, хинч намайг дарамтлж, хинч намайг гомдоож чадахгүй юм байна. Тэр бүх зүйлийг би хайр болгон хувиргаж чадах юм байна. Хорвоогийн бүх зүйлийг би хайр, талархал болгож хувиргах хүч нь надад байгаа юм байна гэд. Ямар хүчтэй юм бэ гэдгээ олоод харчихна. Бид нар ч угаасаа бүр маш их хүчтэй. Хүн ямар их энергитэй вэ гэдгийг эрдэмтэд тооцоолоо хүний биеийн дотор агуулгадж байгаа эдис бүхний дотор агуулгадж байгаа энергийг тооцоолоод үзэхэд атомын бөмбөг шүү дээ Хирошимад дэлбэрсэн атомын бөмбөгийн интернет дээр бүр асар том ийм мөөгний хэлбэртэй ийм дэлбэрэлтний зураг гараад идэв шүү дээ. Тэр аимшиг дэлбэрэлтийг 100,000 удаа тэр атомын бөмбөгийг 100,000 удаа нийлүүлсэндээ тэнцэх хэмжээний энерги хүний биеийн дотор агуулгадж идэг гэж байгаа байхгүй. Бид нар тийм
тийм их хүчтэй, тийм их энергитэй. Тэгээд тэр энергиэрээ бид нар хүсэж байгаа зүйлээ хэрхэн бүтээдэг вэ гэхээр үг, үйлдэл, анхаарал, бодол, мэдрэмж гэдэг зүйлээрээ энерги, анхаарал, бодол, мэдрэмж, үг, үйлдэлээрээ бид нар ямар нэгэн зүйл болгон хувиргаад тэр зүйлээ бид нар соронзон орноороо ингээд өөртөө татчихдаг байхгүй юу? Бидний үг үйлдэл, бидний энерги болоод титэм хөр дээр гарлаа, бид нар дээр ирлээ. Тэгэхээр хэрвээ та бүхэн манифест хийж хүсэл мөрөөдлийнхөө амьдралыг бүтээе гэж бодож ивэл эхлээд далд ухамсарт байгаа энэ сөрөг итгэл өмшил үзэн ядалтад энэ low frequency буюу одоо тавтамж багтай сөрөг мэдрэмжүүдээсээ өөрийгөө чөлөөл нулимсаараа тэр мэдээллийг агуулж байгаа усыг нүдэрээ нулимс болгож гаргаад чөлөөл хоосон орон зай үүсэх сайн сайхан мэдээлэл, сайн сайхан итгэл найдвар төрөх тэр орон зайг бий болго. Тэгээд тэр орон зай руугаа сайн сайхан мэдээллээр одоо өөрийнхөө энергийг тэтг, өөрийнхөө тарих ухамсарыг тэтг. Хүсэж байгаа, мөрөөдөж байгаагаа зүйлийнхээ талаар бод, унш, судал, үз, хар. Тэр тухайга үг хэл, үйлдэл хий. Хин нэгэнд заавал үг болгож үг хэлэх албагүй. Зүгээр л өглөө олгоо ингээл нүрэ бодоод арьцаа арчилж явах та толинд хараад өөртөө хэл. Би ийм гоё юм болсон шүү дээ. Би ийм гоё ажилд орсон шүү дээ. Би нэрээ ингээд ийм юм бүтээгээд миний ингээд хүсэл би хэлсэн шүү дээ. Тэгээд би бүр өстө баярлаад ээж рүүгээ залгаад тэгсэн чинь манай ээж бүр баярлаад ямар гоё юм бэ гэл манай нөхөр бүр надад баяр хүргээл цэцэг мэцэг авч өгөөл миний хүсэл биелээл гээл өөртөөгөө ярихгүй юу толинд хараад ингээд нүрэ бодож явах та. Далд ухамсар чинь жинхэнэ амьдрал дээр болж байгаа зүйл болон бодол дотор ингээд эргэлдэж байгаа зүйлс хоёрын хооронд нь ялгадаггүй байхгүй юу. Тийм болохоор үгээрээ үйлдэлээрээ анхаарлаараа тэр зүйл хүсэж байгаа манифест хийх хүсэж байгаа зүйлдэд зориул тэрнийхээ тухай бичлэг үз, ном унш, интернетээр хай, ютубээр үз. Тэгэл тэр зүйл чинь биелнэ. Энэ үгийг одоо миний хэлэх гэж байгаа үгийг өөртөө байнга хэл. Би хүссэн л бол бодит болон биелэх нь ертөнцийн хууль хорвоогийн зам юм. Угаасаа үнэн байхгүй юу? Миний энерги дэше титэм хөр дээр гарлаа. Миний үндэс хөр дээр орж ирээд надад биелэлээ боллоо. Миний соронзон орон тийм хүчтэй. 100,000 атомын Хирошимаг дэлбэлсэн атомын бөмбөг шиг тийм хүчтэй би. Тийм болохоор би хүссэн л бол бодит болон биелэх нь ертөнцийн хууль хорвоогийн зам. Энийг бүр ингээд тавтан хэлээд ах юм бол таны тарих итгэнэ. Үнэн гэдгийг нь олж харна. Яг бол хүний тархинд чинь нэг юм RAS гэдэг юм байдаг байхгүй. Тэр нь болохоор эргэн тойронд байгаа болж байгаа бүх зүйлээс өөртөө хамгийн чухал зүйлийг ингээд шүүлтүрлээд олж харж идэг. Тэгэхээр хэрвээ бид нар өөрийнхөө манифест хийхийг хүсэж байгаа зүйлийн талаар байнга бодоод, яриад, уншаад, судлаад, үзээд, сонсоод яваалах юм бол тэр зүйл бидний хувьд асар чухал гэдгийг бидний талд томсор олж мэдээд тэрний тухай мэдээллийг ингээд хайж эхэлнэ. Бид нар ингээд дотроо ногоон өнгөний тухай бодож жоод нүдэ нэгээд харангуут ногоон юмнууд эргэн тойронд ингээд харагдаж эхэлнэ. Яг тэр шиг ингээд хүүхдээ ингээд сургуулаасаа тараад гарч иж явах тэргээр 100-аад хүүхэд ингээд олхилдож явахад би яг дундаас нь өөрийнхөө хүүхдийг олж хардсан шүү дээ. Миний хүүхд миний хувьд асар чухал учраас би хүүхдээ шууд олж харж байгаа байхгүй юу? Тэр 100 хүүхэд дундаас. Яг тэр шиг манифест хийхийг хүсэж байгаа зүйлийнхээ талаар уншаад бодоо судлаад ингээд тэр зүйлээрээ амьсгал, тэр зүйлээрээ амьдр. Тэгээд таны тархич нь таны өмнөөс тэр зүйлийг өөрийн болгох боломж, тэр зүйлийг өөрийн болгох тухайн мэдээллийг энэ тэндээс ингээд илүү сайн олж хараад яг нүдэ ханаад ногоон өнгөний тухай бодож жоод нэнгуут ногоон юмнууд харагддаг шиг хүсэж байгаа зүйлээ бодоод ахаар эргэн тойрноос чинь дандаа тэр хүсэл чинь хэрхэн яаж биелэх үү гэдэгтэй холбоотой мэдээллүүд танд байн харагдаж эхэлнэ. Тэгээд тэр зүйл чинь тань дээр өөрөө хүрээд ирнэ. Манифест болоод биелчихнэ. За тэгээ та хэдтэй амжилт хүсье. Хүсэл бүхэн нь биелэж байх болтугай гэж хүсэн өрөө. Та хүссэн л бол бодит болон биелэх нь ертөнцийн хууль хорвоогийн зам юм шүү. За дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.